Одмондөр сувагт автоморил би бол хөтлөгч Инхбат. Монгол бүхийн гайхамшиг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ нэвтрүүлгийг хөтлөгч ганц өх бидэнд бэлтгэн өргөдөг. Өнөөдрийн дугаарыг аюулгүй байдлын төлөө хамтдаа Forward Motors болон стандартыг эрхэмлэн Стандарт Catering компани бэлтгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одмондөр суугаар болон NTV телевизээр зам 83.3 107 хөстөлгөөний Одмондөр радиогоор хүрдэг. За өдрийн мэнд гэнэ. За өдрийн мэнд хүргье. За энэ удаагийн дугаар дээр хэдүүлээ одоо кинонд кино дүрсэнд одоо дүрээ мөнхөлсөн бүгчүүдийн талаар ярилцж байгаа. За тэгэхээр ер нь бол Монголын кинонд угаасаа маш олон бүгчүүд тоглосон байт юм байлээ. Тэгээд бид зарим нэг нь орхитуулсан бол уучлаарай. Тэгээд цөөнгүй байдаг гэдгийг нэхэнд нь хэлчихье те. Ялангуяа 1984 онд одоо гарсан Гард магна киноны гол болон туслах маш олон дөрүүд дээр нь те бас энэ олонний хэсэг гэж ярьдаг. Олонний хэсэг дээр нь цэсэндээ цухас гараад өнгөрдөг дөрүүд ч гэсэндээ маш олон тооны бүгчүүд оролцсон гэдгийг. Тэгэхээр тэр болгоныг тооцох юм бол илүү их тоо бас гарах юм байна шүү. За тэгэхээр Монгол одоо кино хальсанд хамгийн анх дөрөө мөнхөлсөн бүх бол Аргангай аймгийн Чулууд сумын харьяат Сундын Лундаа жансан аслан. Сундын Лундаа жансан аслан. Түүнээс хойш одоо өнөөдрийг хүртэл кинонд мөнхөлсөн бүгчүүдээ биеийн дугаар онцлох гэдэг. За нэгдүгээр гэх юм бол энэ Сундун Лундаа жансан арслангийн хувьд болохоор Лундаа арслан гэж олондоо нэрлэгдэж үлдсэн тий Лундаа арслан. Киноных нь нэр нь бол Монгол хүү гэдэг нэртэй кино. Киноных нь одоо тоглож байгаа дүр нь гэх юм бол тийм ноёны бүхийн дүрд тоглодог юм байна. Намаа найруулах зургийг харуулах байх. Нөгөө том гидстэй нэг юм бүх байдаг шүү дээ тий. Тэр бүхийн дөх. За ер нь бол түүний товч намтар гэх юм бол Монгол улсын арслан Сундун Лундаа жансан хуучнаар Сайн Ноёнхан аймгийн Цэцэн Чинвангийн хошуу. Одоогийн Аргангай аймгийн Чулууд сумын нутагт 1888 онд мэндэлсэн байдаг. За хүүхэд ахуй наснасаа л бусдыгаа одох юм бол бие товирон тэнхээ сайтай байсан бөгөөд 20-од настайгаас одоо овоо, уул тахих, орон нутгийн наадмуудад бүхийн аманд гарч барилдан бүх болох гараагаа эхэлсэн ийм хүн. За түүний үндэсний бүхэд гаргасан амжилтын дурдах юм бол 1911 оны их даншиг наадмын 1032 бүхийн цумаанд барилдаж 5 даваад 6-гийн даваанд Жанжин Чинвангийн Цэвэн очир начинд өвдөг шороодсон байдаг. За 1912 онд болохоор даншиг наадам дээр 1032 бүх барилдахад Лундаа нэрээ бичүүлснээс хойш энэ нэрээрээ бас дурсагдж бичигдэж явах болсон байгаа. 4 даваад 5-ын даваанд Сэцэнхан аймгийн Ачид Бэйсийн Гомбодоо начинд унсан байт юм байна. За 1916 он гэхэд одоо 28 настай болчихж байгаа юм байна. Дөрвөн аймаг шав 5 засгаас шав 5 газраас шалгалсан 136 бүх оролцсон тийм 10 засгийн наадамд барилдаж л те. Ингэхдээ 5 даваад 6-гийн даваанд Төшөөлхөн аймгийн Дайчин Чинвангийн хошууны Мундаг хэмээх ловсон даш арсланд өвдөг шороодсон байдаг. За 1923 мөн ялгаа авахгүй 136 шилдэг бүх оролцсон 10 засгийн наадамд Сайн Ноён хааны Дайчин Вангийн Лундаа зан гэдгээр бүхийн дүүзэд орж 4-ийн даваанд Боохоо данзанд унсан. За 25 оны наадам дээр болохоор Лундаа 6 даваад 7-гийн даваанд Гинтэн дарж арсланд өвдөг шороодсон байдаг. За 29 онд бол бүр 1000 орчим бүх барилдсан энэ наадам дээр 8 давж шөвгийн дөрөвд үлдээд улсын арслан гэдэг цолыг хүртсэн байдаг юм байна. За 1933 оны улсын баяр наадамд болохоор 5-ын даваанд Төв аймгийн харьяат Сэд базар начинд унсан байдаг. За ингээд 1935 1937 онуудад одоо тус 5 давж 32-д буюу одоо нэг шөвгийн барилдаанд орж ирсэн гэж сайн барилдсан гэдгийг нь бичиж үлдээсэн байдаг юм байна. За Лундаа арслан болохоор солгоо давуулан барьж гуйдах, халз дэгээдэж гэдрэг дарах, доогуураа бүхийг оруулж гидсээрээ хамж дарах зэрэг мэхүүдтэй их хүчтэй бүх байсан тухай хүмүүс үлдээсэн байдаг. Тэрээр ямар ч байсан нэг гайхамшигтай зан чанар гэх юм уу те тодоос тод үлдсэн нь болохоор ямар ч хүнд бууж өгдөггүй гэдгээрээ алдартай. Ер нь бол бууж өгөх үнэхэрийн дургу бууж өгөх бол ёсонд нийцгүй гэд бууж өгдөггүй. За тэгээд Монгол хүү гэдэг кинонд тоглохоор болсон. Тэгээд кинонд тоглохдоо ноёны бүхийн дүрд тоглож байгаа. Одоо анхны жүжигчин бөхөө гэж хэлж болно те. Тэгээд мэдээж олон хүмүүсийн дунд яригдаад байдаг сонирхолтой нэг баримтыг энд оруулах нь зүйтэй. За 1936 онд Зөвлөлбат улсын найруулагч Трауберг гэдэг хүн те. Трауберг гэдэг хүн энэ Монгол хүү гэдэг киног найруулсан. Тэгээд найруулах үедээ кинонд тоглох үед нь жүжигчин Цэвэн буюу Шороотын Цэвэн. Шороотын Цэвэнд Лундаа арслан тэр ноёны бүх унж байгаагаар зургийг авах гэж те тунчиг их юм болсон гэдэг. Тунчиг их юм болсон гэж байгаа. Тэгсэн чи яг ингээл уннаа гэд ингээ хэлсэн чи Монгол хөхөд бууж өгдөг ёс гэж байдгүй ингээд. Тэгээ яг барилдаад намайг дийлүүл хаюул хай. Тэрнээс би унахгүй гэд. Кинонд тоглоод төрөөс авах гэдэг. Манай унахгүй л гэдэг. Тэгээ ерөөсө хөдлөхгүйсэн. Тэгсэн чи найруулагч нар нь те
зохион байгуулж байгаа улсууд нь аргыг нь олно шүү дээ. Тэгэхдээ хэлсэн үг нь болохоор за энэ бол кино буюу те сүүдэр ший. Та ганцхан удаа л буугаад өгчгөө. Тэгэхдээ та тун үнэмшилтэй бас унж өгөх хэрэгтэй байна. Энд нь одоо манай шин засгийн бодлого юм шүү. Хэрвээ та зөвшөөрөхгүй бол төр засгаас зэмлэл шийтгэл бас сонсч болох юм гэдэг байдлаа ингээд шахалт хавжилттэй иймэрхүү дарамт гэдэг иймэрхүү юмыг ядахчиж ингээд ямар ч нэг удаа унгаагаа зураг авсан байдаг. За тэгээ удалгүй кино дэлгэцэнд гарсан. Лундаага ч гэсэндээ бусдын адил очиод киногоо үзсэн. Үзээд уурлсан. Уурлахдаа юу гэж уурлсан бэ гэхээр надад ерөөсө ганцхан удаа л унна гэж хэлсэн биз дээ. Би одоо эндээ чимэр кино гарах болгонд унаад байна штэ гэж. Энэ хэсгийг хасуулна гэж хүртэл бөө юм болж исэн байгаа нэ. За тэгээд буцааж ав. Тий, ингээд нөгөө кино тоглосон шагнал нь бараг 1000 төгрөг өгсөн гэж байгаа штэ. Тэгээд 1000 төгрөгөө буцааж ав гэд буцааж өгнө гэсэн тийм яриач бас явсан байдаг. Ер нь бол хүч бяр ихтэй Лундаа Арслан 1937 хонд хөрхий өөд болсон байдаг. За тэгэхээр кино бол одоо 30 бараг 6 онд гараад тэгээ 1937 онд нас орсон байдаг юм байна. Өөд болсон байдаг юм байна. За Монголын анхны жүжигчин бүхгүй бол энэ хүнийг зайлшгүй хэлэх ёстой. За түүний араас алдарт дархан авраг жигждийн мөнх бат кино тоглосон гэдгээр бодож байгаа. Киноных нь нэр нь болохоор Хилтгий заяа гэдэг кино. Тэгээ энэ кино болохоор одоо манайхан би ч бас бүрэн үзсэнгүй. Гэхдээ манай зохиолч хэлж байгаагаар бол юу юм бэ лээ нөгөө эмэгтэй хүн нөгөө битүү хувцастай барилдаа дээлтэй барилдаг байсан ч хэдүүлээ барилдаад тэгээд төрүүлснээс болоод тэр нөгөө ингрийн задгаа болсон тэр домгийн тухай хийсэн кино гэдэг байгаа байхгүй Хилтгий заяа гэдэг тийм кино байна гэдсэн. За тэгээд энэ кинон дэр манай дархан авраг мууя авраг маань тий жигждийн мөнхөд авраг маань бол 1000 ноёны дүр тоглосон байдаг. 1000 гэдэг нэртэй ноёны дүр тоглож байгаа. За мөн дээрэс нь жигждийн мөнхөд аврагыг бол тий Гард Магна гэдэг киног бүтгэхэд чухал үүрэг гүйцэтгсэн хүмүүсийн нэгэ гэж зүйсээр хэлдэг. Яагаад тэгэхээр тус киноны зураг авалт эхлэхээс нь ахуулаад дуус хүртэл нь зөвлөхөр ажилласан хүн жигждийн мөнхөд авраг юм байна. Уг нь бол эхэндээ мөнхөд аврагын санал болгож ирснээр энэ киноны нэр өөр байсан гинэ. Гангатын Гард Магна. Гангатын Гард Магна гэдэг нэртэй явж исэн юм байна. А ингэж яваад атаачтойж хүмүүсийн бас нэг юм орсон гэж үзээд шахалтнаас болоод тэр гангат гэдэг үг нь хасагдаад Гард Магна гэдэг нэртэй болсон гэж ярьдаг. За үүнд нь уурсан мөнхөд авраг. Яаж зүгээр өнгөрөх үү мөнхөд авраг штэ. Үүнд нь уурсаад өөрийн нэрээ кинонд нь оруулаагүй гэж байгаа. Тийм бас нэг юм болсон байт юм. Тэгээд магадгүй зарим хүмүүс одоо энэ мэдээллийг сонсч магадгүй те Гард Магна гэдэг кинонд бүтсэн тэр хүмүүсийн бүтээлчдийн нэр дотор яагаад жигждийн мөнхөд аврагын нэр байдгүй вэ гэдэг нь бас нэг иймэрхүү учиртай байж болох юм биш үү. Энэ баг зөвлөх тэгээд продюсерийн үүрэгтэй давхар оролцчихсан болоо явчих. Тэгээ эн чинь бүхийн тухай кино шүү дээ те мэдээж бас Гард Магна киноны далаа цэрэнгийн одоо нөгөө Янжив Арсланд гиндэж ундаг хэсэг байдаг та те. Тэр санаж байна уу? Одоо нэг ингээд суугаад хажуу талд нөгөө нэг молиг очир заан те багаж та. Тэгэнгүүт л Гард Магнад нөгөө хинчин болохоор ингээд юу ухдаг штт. Шор ухдаг штт. Тэгээ нэг эхлээд ингээд ухаж исэн чинь зэрэгэлдээ нэг ярьдаг штт. Тэр нь болохоор Янжив Арслан байхгүй. Тэр Янжив Арслан чи юу гэдэг вэ гэхээр албаар сонсгож байгаа ш нөгөөд нь сонсоод байгаа ш. Тэгэхэд ингээд сууж байгаад яг өөрлөн тэрний харж байгаад далаа цэрэн рүү харж байгаа тэгээд идэг штт. За энэ нэг шииртэй хүү гараад ирлээ те. За эний чин амалж аваад унгаадаг хүн болоод заншигын Арслан гэж явсан хэрэг юу ах вэ тэр гэдэг ингээд ер нь зүрх рүү орж байгаа байхгүй айлгаж байгаа байхгүй. Тэгээс манаа ингээд шороо ухаж ингэж байгаа жоохон имээнгүй гараад тэгээд нөгөө имээснээсээ болоод намайг унгаана гэсэндээ тэгээд төрүүлээд нэг хийхтэй нөгөө хөлөр нь ортог. Тэнгууд хөлөө бэлтжүүлж байгаа хөлрөө оруулан гутлан дагуулад хайчдаг шүү дээ. Нэгэсэндээ тийм нэг юм ам их ч гэдэг юм уу тиймэрхүү юмар унгаачж байгаа байхгүй. Тэгсэн чинь яг энэ үйл явдал нь өөрөө тэр чигтээ 1961 оны улсын баяр наадмаар Дорногов аймгийн Дугур сүрэн начинтай барилдаад өвдөг шороотсон үе нь мөнхөд аврагын өөрийнх нь. Тэгээд мөнхөд авраг яг өөрөө тим юм болж исэн учраас энэ кинон дээр яг тэр унсан хэсгийг яг тэр талаас нь санаа аваад хийсэн байдаг. Наач ясан гоё төгөө нэрээ. Тий. За дараагийнх нь хүн гэх юм бол улсын арслан Мэдгийн мөнгөн арслан. За мөнгөн арслангийн хувьд болохоор бас л Хилтгий заяа гэдэг кинонд одоо тоглосон байх юм байна. Дүрийнх нь нэр нь гэх юм бол Далантай Арслан гэдэг хүний дүр тоглодог юм байна. За мөнгөн Арслан барилдааныхын амжилт гэх юм бол 1970-аас 1990 он буюу 20 жил төр хүний барилдааны амжилтыг хийлнэ. За 70 онд улсын баяр наадамдаа 3
давж байгаагаас эхэлж байгаа 70 онд. За тэгээд 71 онд 2 давна. За 73 онд 5-ын даваанд улсын начин Баатартаа тунж даваад Монгол улсын начин гэдэг цолыг 22 наснда Мөнгөн Арслан маань 22 наснда авчиж байгаа. За ингээд 75 онд 4 давж байгаа. 76 онд үндэсний бүхийн шигшмэл барилдаанд 27 бөхөөс 25 давж 1-р байр эзэлж алтан медаль хүртснээрээ улсын заан гэдэг цолыг 25 наснда бас авчиж байгаа. За хоёул хамтран хэлж ярьж үргэлжлүүлээ тийм үү? За. За өнөөдрийн дугаарыг Good Day Soju хоёрын тэтгэж байгаа. За Good Day Soju нь Жири гэдэг уулны 320 м гүнээс гаргаж авсан хүчил төрөгчөөр баялаг цэвэр тунгалаг усаар боловсруулдаг гэдгээрээ Бусан бүс нутагтаа хамгийн шилдэг тооцогддог юм байна. За тэгвэл Солонгосын зах зээлд шилдэг гуравт бол байнга орж идэг ийм чанартай бүтээгдэхүүн байгаа. За Мухак гэдэг нэртэй компани бүтээгдэхүүн юм. За Мухак гэдэг компаниг би яагаад дурдсан бэ гэхээр энэ компани энэ бүтээгдэхүүнээ хийхдээ тийм гоё философитай гинэ. Маргааш маш гоё мэдээ сонсоорой гэдэг тийм одоо бэлэгдлэр энэ бүтээгдэхүүнийг хийдэг юм байна. За тэгэхээр найз нөхдөдөө хоол идээд гоё ингэж наргижсэн гэхдээ манай бүтээгдэхүүнийг ингэж багахан хэрэглээд тэгээд өглөө нь гоё мэдээ сонсоорой гэдэг ийм одоо философитай юм бэл. Ер нь тэгдэг штэ хаа тэ нөгөө хүн бас за яг бүр тэр хэтрүүлэг л дээ. Гэхдээ хүн тийм сайн хоол хийдгүү байж болно. А гэхдээ үнэхээр одоо хайртай хүндээ түн зориулаад үнэхээр сэтгэлээ шингээгээд хийсэн хоол нэг амттай байдаг гэдэг юм яриа байдаг шүү. Ямар нэгэн юм сэтгэлээ шингээж хийхэд те тэр зүйл нэг амттай болсон юм шиг байдаг шүү. А тэгэхээр энэ амт болон бас сэтгэлээ шингээх хийгэл зорж энэ үндсэн юм барьж явдаг бах те. Яг тийм. За тийм ч учраас энэ үештэй 97 жил энэ бүтээгдэхүүнийг хийж байгаа байхгүй. 97 жилээ. Хүү. За Good Day Soju бол бүх дэлгүүрээр худалдаалж байгаа. За хэтрүүлж хэрэглүүл эрүүл мэндэд хортой шүү гэдгийг энэ ч одоо цохон тэмдэглэмээр байна. Сүүжи уугаал шартаад байгаа юм биш. Альва бүтээгдэхүүнийг альва ямиг хэтрүүлэх юм бол бүгдээрээ л хортой шүү гэдгийг одоо дахин сануулъя те. Дахин сануулна гэсэн чи юу гэсэн үг вэ? Нөгөө солонгос кино шиг те. Ойр би нөгөө нэг хуучны одоо нөгөө Дэжангүн байна. Нөгөө нэг дөрвөн залуутай нэг охин нэг сургууль сураад байдаг ч байлаа. За F4 байна. Суулар тийм тэгээ нөгөө нэг ууж яриа мөрөн байна. За одоо нэг тиймэрхүү кинод ингээд телевизүүдэд дахиад ингээ гараад байгаа шүү дээ тий. Тэдрийг эргээд үзсэн чинь тухайн үед үзчихсэн одоо нөгөө нэг юм хүүхэд гэдэг юм уу тий. Тэр сэтгэхүй байхгүй болсон байхгүй. Одоо би эргээ хаасан чи хүү тэр нөгөө нэг одоо ингээл нэг эсэндээ үндсэн зохиол нэг иймэрхүү шүү дээ. Ер нь нэг одоо жоохон таарамцгаа амьдралтай айлын хүү нэг баян айлын охиндоо одоо дурлцдаг ч байдаг юм уу хоорондоо суугаал уйлал дуулал гүгээд эсвэл нэг баян айлын одоо хүү нэг охинтой суучих гал ингээд нэг зовлон нэг адилхан шүү дээ тий. Тэгээ хараад ингээд гут яг тэр нөгөө хүмүүсийнх нь ялгааг харж байгаа байхгүй. Тэгтэл л солонгосчууд ямар муухай хэл амдартай болсоо тэгэл гэсэн юмар борж ирээд. Яг л тэгцэн гинэгэн гут тэгцэн гэдэг чи юу гэсэн үг вэ? Дахиж асууж байгаа тий. За хамтран ажиллаж байгаа оруулж байгаа газрын сонио ач нэг жоохон буруугаар ярих гэж байна. За Мөнгөн Арслангийн хувьд ярьж байгаа тий. За тэгээ Мөнгөн Арслан маань 25 наснда улсын заан гэдэг цолыг 1976 онд авчсан байгаа. За тэгээд 76 онд 6 даваад 7-гийн даваанд улсын заан Хадбаатартаа тунж байл та. Тэгээд унаж яг нэг өмнө нь заан болцсон байсан учраас тэр жилээ одоо чимэг нэмж байгаа шүү дээ тий. Тэр нь болохоор цогт эдэр гэдэг чимгийг нэмсэн байдаг. За 77 онд бас 5-ын даваанд унсан цэрэн тогтох аврагуудаа гарч ирж байгаа юм байна л да. Цэрэн тогтох авраг 77 онд унж байгаа юм байна. 78 онд 6 давсан, 79 онд 79 онд ингэсэн юм байна. Монголын бүх ард түмний 6 дугаар спирткат аймаг хот нийгэмлэгээр шалгарсан одоо хүчит 31 бөхөөс 26 удаа даваад 4 дугаар байцлаад улам өрнөх гэдэг чимгийг нэмсэн байдаг. Тэгээ 79 онд улсын баяр наадмаараа 5 давсан, 80 онд 7 давж хичээнгөө нэгт чимгийг нэмсэн гэдэг. Одоо эн чинь бүтэн 20 жил барилдсан хүн. Тэгээ энд юусоо тасалт байхгүй ингээл 79, 80, 81, 83, 84, 85, 86, 87, 88, 89 гээд бүр. Тэгээ 1990 онд болохоор Монголын нууц товчооны одоо нөгөө 750 жилийн баяр болдог шүү дээ тий. Тэнгууд 750 жилийн баярт 7 давж харилцгүй жавхлан гэдэг чимгийг нэмсэн байдаг юм байна. За 1990 онд Улаанбаатар хотод болсон 103 удаагийн барилдаан гэдэг байгаа. За энийг би нэг юм тойрог барилдаан юм уу эсвэл 103 удаага болыг Улаанбаатарт болсон барилдаан юм уу тэрийг сайн ойлгохгүй байгаа. Яаж оролцсон тухай бусад бүгчүүдийн барилдаанд хийсэн одоо мэх зэрэгэ нэг бүрчлэн бүртгэж дүн шинжилгээ хийсэн байдаг. Энэ нь Мөнгөн Арслангийн хэр зэрэг ажил хэрэгч. Тэгэхээр одоо Мөнгөн Арслан өөрөө тэр 103 удаагийн барилдаанд хэрхэн барилдсан, хин яаж барилдсан, яасан ийсэн талаар ингээд бичиж үлдээсэн гэсэн үг байхгүй юу. Тэгээд үнэхээр одоо ажигч гихха тэгээ бас ухаалаг маш тооцоотой барилт
мэддэг ийм хүн байсныг нь харуулдаг. Ямар сандаа Мөнгөн Арслан бол барилдахдаа барьцаа хангаж маш хянамга мэх хийдэг. Тийм хашир барилдаг бүхчүүдийн нэг гэж бичиг хэлэгддэг юм байна. Тэр барилдах бүхийнхээ баруун талаар давуулан барьж, гуйдах, эсвэл хутгах, итэх мэхүүдийг хажуугаар хөл тавих, за цохих, өрсөлдөгч бүхийнхээ зүүн суган доогоор барьцаа агуулan тэрвэрч ард нь гарах, баруун хөлөөрөө зүүн хөлийн ард гიშгэж төрж хөөх зэрэг мэхүүдийг даацтай хийдэг нэг. Мөнгөн Арслан арх тамхи хэрэгэлдэггүй, нэр төр, алдар гавья, эд хөрөнгийн талаар хөөцөлддөггүй, маш даруй төлөв зантай. Тэгээд дээрэс нь сурч мэдхийн төлөө биеэ цуцалтгүй дайчилдаг. Монгол бүхийн барилдааны туршлага, арга барил хэмээх мэхийг гойд сайн эзэмссэн тийм ухаалаг бүх байсан. За барилдахын зэрэгцээ оюун санаагаа хөвчлэн би түрүү нэг уншсан бичсэн гэдэг байгаа нь яаж байгаа юм гэхээр бүхийн тухай хит хитэн ном зохиол бичсэн байдаг. Дээрээс нь Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн. Ийм хүн. Бүр ингээд заяа нэмээд Хилтгий заяа гэдэг саяны кино шүү дээ, тий. Тэр киноны зохиолыг өөрөө бичээд голдурд нь өөрөө тоглосон ийм хүн байхгүй. Тийм. Мөнгөн Арслан. За тэгээ Мөнгөн Арслангийн бусад амьдралынхын талаар те бусад зүйлсийн талаар бас тусдаа дугаар бэлтгэх учраас энэ дурдаад ингээд өнгөрье. Харин тэг ярих юм өстой ихтэй хүн байна. Тэгдэггүй яах. За дараагийнх нь Монгол кинонд дүрээ мөхөлсөн бүхчүүдээс маань онцлог хүн маань гэх юм бол улсын харцаг Жанчуур Авдангийн намжилт орч гэж юм хүн байна. Бас л их царайны бядтай гэх юм. Ер нь нэг ийм хүн байгаа. Та зургийг нь хараарай. За энэ хүн болохоор яг наадмынхын амжилтаас барилдааныхын амжилтаас ярих юм бол 1993 он Ардын хувьсгалын 72 жилийн баяр наадамд улсын харцаг Бадарчаар 4, улсын авраг Хадбаатараар 5, улсын зан Гамболдоор 6 давж Монгол улсын өсөг гэдэг начин цолыг хүртсэн байдаг. Энд нь 512 бүх барилдсан. За тэгээд 2000 чинь 1 жилийн наадам л гарч ирээд байгаа. Тэгэхээр ер нь баг 1 жил барилдаал Монгол улсын өсөг гэдэг начин болцсон баг хүн юм уу да. Тийм байна. 1 жилийн барилдаал гарч ирж байна. За киноных нь нэр нь гэх юм бол тоглосон кинон Хилтгий заяа гэдэг. Кинон дээр төр тогтох гэдэг дүрий дээр тоглолтг юм байна. Жүжиглдэг юм байна. За тэгээ 2004 онд болохоор ерөнхийлөгчийн зарилгаар Монгол улсын харцаг гэдэг цолыг хүртсэн. Тэгэхээр нэг тухай 6 давсан яасан ийсэн гэдэг утгаараа ингээд яасан байж магадгүй те. Дээрээс нь өөрөө энэ хүнийг халахын сайхан Юндэн гоогөө гэдэг байсан. Тэгэхээр үнэхээр л царай бүстэй бие хааны хувьд үнэхээр л гоё сайхан бүх байж. Тэгээд түүнийг Хилтгий заяа кино тоглосноос нь хойш яг уу амжилт нь буурсан гэж хэлээд идгээ. Нэг ийм яриа байдаг. Яг өдөр нөгөө Хилтгий заяа киног түрүү хэлсэн шүү дээ. Эмэгтэй хүнтэй нөгөө юм битүү хувцастай барилдаа тэгээд төрүүлж байгаа тухай түүнээс хойш эмэгтэй хүн гэдэг мэдээ тэгээ ингийн задгаа болгосон тэр домгоор хийсэн кино гэдэг шүү дээ. Тэгэхээр кинон дээрээ бас тэр эмэгтэй хүнтэй барилдж байгаа учраас те. Тэгээд тэр жоохон муугаар нөлөөлсөн гэж зарим хүмүүс ярьдаг юм байна л да. За ингээд амжилт нь буурсан гэж хүмүүс ингэж ярьдаг боловч энэ хүн чинь 1993 оны наадмаар буюу кино зураг авалтынхаа үеэр зохиогдсон наадамд 6 даван өсгөдөр начин гэдэг цолыг бас хүртсэн шүү гэдгийг манай зохиолч онцлоод байгаа байхгүй. Хожимо энэ амжилтаараа улсын харцаг гэдэг цолны эзэн болсон. Игнэнд нэгдсэн гэсэн үг. За дараагийнх нь бүх гэх юм бол улсын зан Саран гэрлийн Хүрлбаатар гэж хүн байна. За мөн ялгаа авахгүй Хилтгий заяа гэдэг кинонд туслах дүрд тоглосон байдаг. Ер нь бол Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын зан. За тэгээ Гавья Тамирчин. Түүний наадмын амжилт нь гэх юм бол 1981 онд 6 давж улсын заан цол хүртсэн. 1983 онд 6 давж өсгөдөр чимэг хүртсэн. 1986 онд 5 давж бас өсөн нэмэх чимэгтэй болсон. 1987 онд 5 давж үнэн хүчт гэдэг чимгийг нэмсэн. 1990 онд 6 давж үлэмж бадрах чимгийг хүртсэн. Мөн Монголын нууц тавчааны 750 жилийн он таншиг наадамд 6 давж Батнихт гэсэн чимгийг хүртсэн байдаг. Ингээд 1997 онд 6 давж бас шөөгөөсөн байдаг. За онцлог амжилт нь гэх юм бол түүнийх шинэ үндсэн хууль батлагдсны өдөрт зориулсан уламжлалт бүхийн анхны барилдаан болоход түүнд төрүүлсэн байдаг. Энэ хүн. Тэгэхээр Гавья Тамирчин Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын зан Хүрлбаатар гэж ийм хүн байгаа. За яг нь нэмэлт энэ хүн дээр нэмэлт жоохон баримт гэх юм бол Монгол бүхийн өргөөг бүтээхэд хамгийн анхны хамгийн том хандвийг өгсөн хүмүүсийн нэг гэж түүнийг хэлдэг. Тэгээ мэдээж Монгол бүхийн өргөөгөө бүтээн байгуулахад түүнийг гүйцэтгсэн үүрэг үлэмж их шүү гэж манай бүгчүүд одоо хүртэл ярьдаг юм байна. Мөн тэрээр Хөвсгөлийн хүчтэн дэвжээг өөрийн санаачлахаар анхлан байгуулж анхны тэргүүнээр нь ажиллаж байсан юм ирэх. Тэгэхээр Хөвсгөлийн хүчтэн дэвжээнээс бол маш олон бүгчүүд, маш олон хүчтэнгүүд маань төрөн гарсан шүү дээ. Тэгэхээр энэ зүйлийг өөрөө санаачлан анхлан байгуулж удирдан авч явж исэн ийм хүн гэдгээр нь манай бүгчүүд бүх сонирхогчд бас хайртай байдаг.
Тийм бай. Бүхний хөгжилтэй ер нь их нэлээд том хувь нэмэр оруулсан юм байна. Өө тэгэлгүй яах вэ? Хэдүүлээ бас яг энэ талыг нь бас давамгаа ярьж яахгүй бол тийм манай нөгөө бөхчүүдийн маань зөвхөн бүх барилдаад л явж исэн юм шигээр яг гадаг. Гэтэл саяны дээр өмнө гарч байгаа Мөнгөн Арслангийн хувьд чинь тийм одоо ном бичдэг, Монголын зохиолч төвлөлийн гишүүн, кино зохиол бичсэн, өөрөө дүрдэн тоглосон гэх мэтлэн бас бусад салбартаа чадхын хэрээр бүхнийхэн тухай бас ингээ оруулж ирчин гэдэг чинь гоё зүйл шүү дээ. За дараагийнх нь хоёлаа энэ хүнийг ярьчихвал хамтаа хэлж ярьчих. Монгол улсын заан Монгол улсын гавьяа тамирчин Дэндвийн амгаа гэж. За амгаа зааны талаар хүмүүс бас маш их яриануд байдаг шүү. Амгаа заан бас л цаахан бүхний хувьд гоё бие хийц мэс гоётой ийм сайхан заан байдаг. Тэрээр Монгол бүгчүүдээс хамгийн олон кинонд дүрээ мөнхөлсөн бөгөөд нийтдээ 3 кинонд тоглосон гэж байгаа. Мэдээж энэ чинь жүжигчин мэрэгч эзэмшээгүй хүнд бол олон байлгүй яах вэ те. Бид нар чинь нэг ч кинонд гарч үзээгүй л улсууд явж шүү дээ жишээлбэл. Тэгэхээр бүгчүүдээс 3 кинонд дүрээ мөнхөлсөн. Бараг ингээд бүгчүүдэн чи бараг жүжигчин болох юм уу? Бараг бөхөө барилдах юм уу? Гэмээр хэмжээний байхгүй юу? Саяхан манай нөгөө нэг физикл ээж мэдэд ороод яваад байгаа залуучуудын маань тэгэл одоо нөгөө бүх одын тоглолтын дээр нөгөө манай Батмагна Арслан орж ирчээ. Тэгээ саксны тэмцээнд ороод яваад ингээд ахт нь бас бусад бүх сонирхогчд маань одоо бөхөө барилдъя л даа л гэдээсэн. Яг тэрнтэй адилхан энэ хүн ч гэсэндээ олон кино тоглоод явахт нь тийм юм байдаг байсан бахоо. За тэгээд тоглосон кино гэх юм бол Гард Магна. Гард Магна кинон дээр амгаа зан дүрээ мөхөлсөн байдаг. Ямар нэртэй вэ гэхээр Хулгар нацгийн дүрдээ тоглож байгаа шүү дээ. Тэгэхээр чин тэр хүн чинь бас үнэхээр харахад л эн чинь бүх вэ штэ гэмээр те. Тэгээд Хулгар нацгийн дүрийг бүтээх хэмжээний тийм бас юу байх л та. Биеийн өгүүлэмжтэй хэлэмжтэй ийм хүн л байсан байх. За дээрэс нь бас Морин хуурын домог гэж кино бий. Энэ кинон дээр хөхөө намжлын дүр тоглодог. За би нөгөө киног нь бол хараагаа олж чадсангүй. Гэхдээ ямар ч 3 кинон тоглосон гэдгийг юм байлээ шүү. За тэгээд гавьяа тамирчин магадгүй саний нэг хэлтгий заяа маяг дээр бас байж байгаа хөө тий. За тэгээд гавьяа тамирчин Монгол улсын заан амгаагийн наадамд гаргасан амжилтууд нь гэх юм бол. За хоёулаа хамтран хэлчих ярьчаа. Тэгээ өргөжлөл. Тэгвэл яг гоё юмудаа ярьчих гээд. За тий. За өнөөдрийн дугаарыг 1999 оноос хойш идүүгээ 27 дахь жилдээ Япон автомашины засвар сэлбэгийн салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа Ford Motors event гэж байгаа. За 27 дахь жилдээ гэдгийг яагаад онцлсан бэ гэвэл 27 жил за 30 жил нэг салбартаа ингэж удаан ажиллана гэдэг бол тэдний ямар тууштай вэ гэдгийг харуулж байгаа юм. За мөн ямар их туршлагатай вэ гэдгийг харуулж байгаа. За 27 жил ажиллана гэдэг бол тэд хариуцлагатай байсны үр дүн юм а гэдгийг бас давхар харуулж байгаа юм. За тэд хариуцлагатай байсны үр дүнд Япон улсын нэр хүндтэй 8 корпорацийн албан ёсны дистрибьютор болсон байна. За тэгэхээр Ford Motors-ын ашигладаг сэлбэгүүд бол бүгдээрээ Японоос ирсэн оригинал чанартай сэлбэгүүд байх нэ гэж одоо харж болохоор байна. За автомашинаа засуулах гэж байгаа, уншлуулах гэж байгаа ямар нэгэн асуудал тулгарсан бол Т3-ын чанга хойно Ford Motors-ын засварын төв байж байгаа тийш очиад үзүүлэх боломжтой. За цаг авах ч юм уу ямар нэгэн асуудлаар холбогдохоор бол 7510 дугаарын утсаар холбогдоод за тэгээд очиж уулзч болох нэ. За баярлалаа. За баярлалаа. Манай нөгөө Одмондөр цуг маань мэдээж нөгөө нэг олон ивентүүд хийгээд чадахгүй байна л да тий. Гэхдээ бид ямар ч сан алтан гишүүдтэй зориулаад жил болгон яг нөгөө нэг ойгоо тэмдэглэдэг юм байгаа. Тэгээд сая 2026 оны 4 сарын 29-ний өдөр те бид өхөн 2 дахь жилийнхаа ойг 2 жилийнхаа ойг тэмдэглэсэн. Тэгэхдээ мэдээж алтан гишүүд маань энд бол одоо урилгаар ирэх хэвээр зөв ёсоор ирэх хэвээр хүмүүс юм маань яхааргүй нэгт бол алтан гишүүд мөр байгаа. Мөн бид өхнийг энэ нэвтрүүлгүүдээ хийхэд дэмжин ажилдаг бид өхөнтэй бас итгэлийг өгч те хамтран ажилдаг маш олон байгууллагууд байна шүү дээ. Тэгээд тэр байгууллагуудынхаа төлөөллүүдийг урьсан. Тэгээд бүр сая сүүлд одоо нөгөө яг Ford Motors-ийн хамт олон маань те айгүй гоё гарын бэлэг бариад тэр ойдэр маань бас ирээд бид өхөнтэй дуусан дуустал хамтдаа байж байгаад явсан. Маш их талархсан шүү гэдгээ бас дамжуулаад хэлье. Энэ завшааныг ашиглаад. За баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр амгаа зааны хувьд болохоор яг улсын баяр наадамд гаргасан амжилтуудаар нь явж байгаа шүү дээ тий. Дэндвийн амгаа зан. За 1975 онд 5 давж улсын начин болж исэн. За түүнээс хойш 1981 онд үндэсний бүхийн улсын аврах шалгуулах тэмцээнд төрүүлж улсын заан цолыг хүртсэн. Бас нэг ийм юмуд гарч ирдэг шүү дээ. Үндэсний бүхийн улсын авраг зохиогддог тий. Тэгээд газраас ингээд бүхчүүд ирээд энэ заавал наадамтайгаа давхцахгүй өөр үед бас зохиогддог байсан. Тэн дээр төрүүлж улсын заан гэдэг цолыг одоо авсан тий. Улсын заан гэдэг цолыг авсан байна.
хүртсэн гэж ярих юм биш үү. 1981 онд 5 давсан, 82 онд 7 давсан, 83 онд 6 давсан, 84 онд 5 давсан, 86 онд 5 давсан, 89 онд 6 давсан, 90 онд 5 давсан. Ингээд 1990 онд Монголын нууц төвчний 750 жилийн онд аншиг наадам 5 давж бас шөвгөрж ирсэн. Мөн тэрээр 1980 оны Москвагийн Олимпиад жуудо бүхийн төрлөөр эх орноо төлөөлөн оролцож явсан. Тийм, Москвагийн одоо зохиогдсон Олимпиад бас оролцож явж ижээ. Тэгээ 80-84 оны нэг Олимпиад чинь жоохон маргаантай Олимпиад шүү дээ, тий. За нэмэлт мэдээлэл нь гэх юм бол түүний охин Монгол улсын гавь жүжигчин Ширмэн Туяа. Тийм үү, тий. Хүн одоо сумооч өн болд бол зээ охин нь Монголын мис аз заяа билээ гэсэн байна. За тэгэхээр одоо энэ хүний кинон тоглож байгаа үе энэ ч тэр тий. Одоо өөр хүүхдүүд нь жүжигчин болоод явж байгаа нь байна. Барилдаж байгаа үеийг нэг хүн залгамжлаад бас бүхийн одоо талбар дээр явж гин. Дахиад бас тэр нэг сайхан залуу байсныг нь те өргөжлүүлээд нэг охин зээн ч юм уу одоо ингээд мис болоод явж байгаа ийм юм байна. Нэрэл тийм биш үү? Тий. За 20 дугаар зууны одоо манлай начин, ардын багш, гавьяа дасгалжуулагч, улсын харцаг Чойдрын өвгөн хүү. За энэ хүн бас гард магна кинонд гом бавархын дүр тоглодог. За дүрээ мөхөлсөн байх нь. Тэгэхээр улсын харцаг өвгөн хүүгийн нааданд гаргасан амжилт нь гэх юм бол за 1966-наас ахуулаад 1977 хүртэл нийтдээ 11 жилийн хугацаа гарч ирж байна. За энэ хугацаанд болох одоо жишээлбэл 1966 оныг яагаад онцолж байгаа гэхээр 512 бүх барилдсан. Тэгээд ардын хувьсгалын 45 жилийн баяр наадамд улсын аварга Бээжингээр 5 давн шөвгөрч Монгол улсын начин цолыг хүртсэн байдаг. Тэгэхээр чин Бээжин аварга тухай 5 давж начин болж ирсэн юм байна. За тэгээ ардын хувьсгалын 46 жилийн баяр наадамд улсын зан Санжаагаар 5, улсын аварга Бээжингээр 6 давн шөвгөрч өсөг өдөр чимгийг бас хүртсэн байдаг. За ардын хувьсгалын 49 жилийн баяр наадамд улсын начин Баатар Жаваар 5 давн шөвгөрч чимэг нэмсэн. За 72 онд бол одоо улсын начин Пүрвээр 5 давн шөвгөрч бас чимэг нэмж ийсэн. За ардын хувьсгалын 55 жилийн баяр наадамд улсын зан Ишгэнээр 5 давж шөвгөж тунч гарамгаа чимгийг нэмсэн байдаг. За тэгээд 1977 он буюу ардын хувьсгалын 56 жилийн баяр наадамд улсын начин Лав Өсөрөнгээр 5, улсын арслан Хайдваар 6 давн шөвгөж улам өрнөх чимгийг нэмсэн байдаг. За тэгээд 2004 онд одоо гарсан ерөнхийлөгчийн зарилгаар те Монгол улсын харцаг цолыг хүртсэн. За өвгөнхүү бол Монгол бүхийн өргөөг бүтээн байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан бүхийн зүтгэлтэн хүн. Мөн тэрээр цагаан сарын барилдаанд начин цолтой бөхчүүдээс хамгийн анх төрүүлсэн бүх бөгөөд 1969 онд Чойжлийн Бээжин арслан давж цагаан сарын барилдаанд төрүүлж ирсэн. За начин цолтой хүн цагаан сарын барилдаанд төрүүлж болдгоо гэдгийг бас харуулж өгсөн байж. Энд чин сая нөгөө хоёлоо 6 залуу заан дээр те одоо ингээд заан цолтой гэдэг юм уу ийм байж байгаад ингээд гарч иж ингэдэг нь бас бусадтай ингээд замыг мөсийг хаглаад өгчөж байгаа нэг ийм гэдэг шиг нэрээ начин цолтой хүн төрүүлж болдоо гэдгийг бас харуулж ирсэн байх нь цагаан сарын барилдаанд. Гол нь энэ хүн бол олон 10 шав төрүүлсэн. Тэр шавнэр нь цаашдаа бас олон 10 шав төрүүлсэн байх. Монгол бүхийн шилдэг багш, дасгалжуулагчийн нэг нь энэ хүн. Түүний анхны шавууд гэх юм бол Дархан авраг Цэрэн тогтох гээл эхэлнэ. Улсын авраг Хадбаатар гээл эхлэх юм. Тэгэхээр энэ өвгөн хүн начны хувьд бол үнэхээр бас цуутай багш дасгалжуулагч бас тэгээд дүрээ мөхөлж ийсэн. Дөрөв ч гэсэндээ бас айгүй гоё дүр байлээ шүү. Харахад ийм эрэмгий бас төрхтэй ийм хүн байт юм байл. За кинонд дүрээ мөхөлсөн Монгол бөхчүүдийн дараагийн онцлог хүн маань Монгол улсын манлай зан Гавьяа Тамирчин Донорвын Долгор сүрэн. За тэгэхээр киноных нь одоо тухай ярих юм бол Бошхүүгийн үлгэр гэж кино бий. За Бошхүүгийн үлгэр киноны хүдэр гэдэг хүний дүр тоглодог. Тэгэхээр Долгор сүрэн зан бол одоо яг тэр дүр дээр одоо энэ манай Афгансан биш манай нөгөө Сумья Вазар Сэрж бүдэ давг дорж те гэх мэтлэн одоо тэгээ бас Якозоно болцсон байгаа юунд барилдаж байгаа тэр хүмүүсийн чинь өвөө аав гэсэн хүмүүс шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс маань яг тэр залуу байх тэр гоё дүүрэн байх үе тэр ирүүм айгүй гоё ш. Тэгээд тэр үе энэ кинонд мөнхлөхдөө ягаам нөгөө гэрээ өрөөд тэг гэр дээрээ ээжигээ суулгаад тэгээ явж байгаа тийм бүх хүний дүрд тоглодог шүү дээ. За түүний наадамд гаргасан амжилтнууд нь гэх юм бол 1968 онд 5 давж улсын начин болсон байдаг. 68 онд 1970 онд 5 давж улам өрнөх чимэг хүртсэн. За 75 онд 6 давсан, 76 онд 7 давж улсын заан цол хүртсэн. 1977 онд 6 давсан, 78 онд 6, 79 онд 6, 80 онд 6, 81 онд 5 давсан, 82 онд 7 давж Батсуур гэдэг чимэг
хүртсэн 83 онд 5 давж тунж гарамгаа гэдэг чимгийг нэмсэн байдаг. За энэ өөрөө яа харахгүй нөгөө 5 давн 6 давн 5 давн 6 давн энэ чинь ингээ баг 10 гарan хэдэн удаа гэдэг үлээдээ дандаа ингээд шөвгөцсөн 5-аас дээш давнд гараад ирсэн учраас яа харахгүй Монгол улсын Манлай заан гэж нэрлэгддэг. За тэгээд өөрөөс нь энэ Бушхигийн үлгэрт гэдэг кинонд тоглосон тухай сурвалжлагч асуусан юм байна. Тэгээд тэр тухайгаа өөрөө ярьсан байна. За Бушхигийн үлгэр гэдэг кинонд тоглоход би 32 настай дүрээ мөнхөлсөн байдгийм байлээ. Сайхан кинонд тоглосондоо баярлаж явдаг. Тоглосон түүх бол их сонио. Нэг өдөр хотын төвөөр явж исэн чинь дэндүүгээ таарлт юм байна. Тэгээд намайг кино улирт яваад оч гэсэн. Тэгээ би ч гэсэн очсон. Намайг орсон чинь кино уран бүтээлчд бүгдээрээ байж исэн. Тэгсэн чинь дэндүүгээ за хөдөр минь эндээ дагуулад ирлээ шүү дээ гэд хэлсэн байна. Тэгсэн чинь нөгөө хамт байсан тэр кино уран бүтээлч нэр бүгдээрээ нийлээд Үу яг мөн байна. Яг мөн байна л гэдэг ингээд дуу алдаад явцсан. За ингээд кино тоглохоор болсон байна. Ингэж л би ээжигээ гэртээгээ өргөөд явдаг хүдэр хэмэх залуугийн дүр тоглосон доо. Кинон тоглосныхаа дараа сумын төвийн улаан болонд очиж үзэх гэж мөн чих яарч исэн да гэдэг тухайгаа би төхөнтэй хуваалцсан байдаг. За тэгээд түүн дээр бас нэмж хэлэх зүйл гэх юм бол маш их зүйлс байгаа л да. Гэхдээ түүнийхөө сумын азар бол Монгол улсын авраг үндэсний бүхий маань авраг байж байна. За Сэрж Бүдэ гэдэг хүү нь бол одоо Монгол улсын начин цолтой бүх тий. За бас түүний хүү болох одоо Долгор сүрэнгийн Давгдорж гэж байгаа. Тэгэхээр Давгдорж бол одоо дээрээс нь нөгөө түрүү яг гадсан ач хүү юм байна. Ач хүү Бямс сүрэн нь Японы сумаа бүхийн их авраг буюу Якозуна гэдэг цолтой бөхчүүд болсон билээ гэдгийг бид нар маш сайхан мэдж байгаа. За ингээд энэ удаагийн дугаар дээр кинонд дүрээ мөнхөлсөн бөхчүүдийн талаар дуудахад ийм байна. За баярлалаа гааш. Маш сонирхолтой байлаа. 3 кино тоглоно гэдэг бол нэрээ шаггүй жүжигчний илэрэл шүү. Өө тэглгүй яах тий. Тэгээд тэр дээрийн кинонот чинь жүжиглэлт нэг үнэн гоё гэдэг байна. Тэг яг одоо нэг ийм юм байдаг штэ. Манай соёл урлагийн сургууль гэдэг ч юм уу Станиславын одоо сургууль гэдэг тий. Ерөнхийдөө кино урлагч нэг юм хоёр юу байдаг гэдэг штэ тий. Тэгин гол тэр нөгөө Америк талыг барьсан одоо школ гэдэг штэ тий. Тэр болохоор тухайн дүрдээ бас илүү заавал мэрэгчдийн гэхгүйгээр тухайн дүрийг илэрхийлэх яг тэр хүн характерын хувьд байдаг юм уу, биеийн хилэмж нь байдаг юм уу, тэр биеийн пост царай төрхнээ тэр юм таарж авах юм бол бас тоглуулцдаг гэдэг. Бас нөгөө нэг яг энэ зүүнний юу ч гэсэндээ яг ялгаа байхгүй л дээ. Гэхдээ ерөнхийдөө мэрэгжлийн хүмүүсээ уртаа тавьж гад байдаг шүү дээ, тий. Театрт суурьтай хүмүүсийг кино руу оруулж гад байдаг. Тэгэхэд манай 20 дугаар зууны одоо кино уран бүтээлчид, найруулагчид энэ хүмүүстэй айгүй их ажиллаад байдаг юм тий. Үнэхээр тэр талаасаа одоо сургалт юугаа авсан ч гэсэндээ кинон дээр дүр сонгохдоо ч байдаг юм уу. Бас нэг ингээд яг тухайн дүр дээр заавал мэрэгжлийн биш энэ хүн байх ёстой. Энэ хүн юм биш үү гэдэг. Манай дамжуугаа ч гэсэндээ мэрэгжлийн жүжигчин биш шүү дээ. Тэ тэгэхэд л энэ хүн бол ингэж чаднаа гэдгийг нь олж хараад тэр нэг шижир алтуудыг энэ урлаг руу бас татаж оруулж ирснээрээ маш том гавьяа байгуулсан шүү. Тэрнтэй адилхан манай бөхчүүд ч гэсэндээ хэрэгтэй цагтаа тэр бөхчүүдийнхээ дүр дээр орж л ажиллаж л явсан тухай. За тийм байна. За баярлалаа Наша. За баярлалаа. За өнөөдрийн дугаарыг Стандарт Кейтерингийн Good Day Soju болон Forward Motors event гэсэн нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр суугаар за мөн NTV телевиз за 83.3 107 хостелганы од мөндөр хажуугаар бас давхар хүрдэг. За дараагийн дугаараар уулзъя. За. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны дансгаа 4191 Тэг 4518 Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.